За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр та бүхэнд Google Chrome сайтн дээр хэрхэн AdWords буюу нэмэлт хэрэглүүрүүд суулгах талаар хичээлийг авъя. Ингээд Google Chrome сайтн дээр бол ерөнхийдөө үндсэндээ хоёр янзаар extensions буюу нэмэлт түүх хэрэглүүр суулгадаг байгаа. За эхний арга нь болохоор Google Chrome сайтынхаа баруун дээд болонд 3 цэг товчлуур дээр дараад extensions гэсэн хэсэг рүү ороод тухайн extensions гэсэн хэсгээс search хийх хэсгээр өөрийнхөө хэрэгцээтэй байгаа хэрэглүүрүүдээ суулгаж хайгаж болоод суулгах ийм боломжтой байгаа. За өнөөдөр та бүхэндээ би видео downloader татаж үзүүлье. За видео downloader гэж хайгаад энэ дээр бол өмнө нь суулгацсан видео downloader professional гэдэг програм байна. За энийг татаж аваад энэ дээр нь enable хийх хэрэгтэй. За ингэснээр бол Google Chrome сайтын маань баруун дээд болонд маань суулгасан extensions маань харагдана. За түүх хэрэглүүр маань харагдаж байна. За тэгэхээр энийг бол ингээд суулгачлаа гэж ойлгох хэрэгтэй. За мөн суулгасан хэрэглүүр төлөвлөлтөд байнгын апдейт буюу шинжилгүүдийг хийж авах шаардлагатай байдаг. Тийм тулд энэ extension хэсгийн апдейт гэсэн хэсгээр дараад тухайн хэрэглүүрүүдэд апдейт хийж татах юм боломжтой байдаг. За мөн тухайн хэсэг рүү хандсныхаа дараа бол тухайн өөр хэрэглэж байгаа тэр хүртчтэй байгаа хэрэглүүрүүд нь яг ямар хэрэглүүрүүд байгаагаас мөн харах боломжтой байдаг. За жишээлбэл миний веб хүртчтэй бол өдөр бүр lookup гэдэг энэ програм байна. За Google Doc-ийн offline хувилбар байна. За мөн Keep гэдэг тэмдэглэл хөтөлбөртэй Google Keep гэдэг түүх хэрэглүүр байна. За IDM буюу Internet Download Manager 637 хувилбар байна. За мөн inbox-ыг бас суулгасан байна. Mobile Play. За Pocket гэдэг. Энэ бол маш гоё хэрэгсэл байгаа. За энэ маань яадаг вэ гэхээр ахад харуулъя. Pocket enable хийгээд харуулъя. За энэ рүү орохдоо бол өөрийнхөө Google-ийн хэрэглэгчийн ихээр бол дарах боломжтой байдаг. За Pocket гэдэг маань болохоор та интернетд явж байгаад ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл олж харсан тохиолдолд тухайн зүйлээ шууд хадгалаад авах боломжтой байдаг. За энэ хэрэглээний програм татах гэдэг. За энэ фан гэдэг энэ сайт байна. За энэ сайтыг хэрвээ хадгалж авъя гэх юм бол Pocket руугаа хандсныхаа дараа хулганы баруун төвчийг дараад Save to Pocket гэж гарчихна. За ингээд Pocket дээр маань дараа нь бол ингээ хадгалсан миний листийг харагдчихна. За энэ дээр бол миний хэрэгцээтэй мэдээлэлүүд ингээд байж байгаа гэсэн үг. Энийг бол одоо заавал интернетэд ороод хайгаад авах. За эсвэл утас, таблет, ноутбук 3 дээр бол өөрөөр харагддаг байгаа. Хандлтууд маань тэгэхээр хайхад бол олдохгүй байх юм магадaltaй. Тэгэхээр саяны суулгасан маань харж байна. Тэгэхээр энийг бол ингэж ашиглаж авах хэрэгтэй. За extensions буюу tools-ууд маань ерөөхдөө бол үндсэндээ үүргүүд нь бол ийм үүрэгтэй байдаг. Ямарваа нэгэн таны өдөр тутмын хэрэглээг хэлбэрчлэх ийм үүрэгтэй байдаг гэж бодож байна. За ингээд өнөөдрийн хичээлийг энэ дөрвөөр өндөрлөе. Та бүхэнд баярлалаа.